Тендерийн тухай хуулийн дээр урсгай төлбөр 30% хүртэл өгж болно. Үнэлгээний орсон өөрсдөө шийднэ гэдэг чинь. За тэгэхээр урсгай төлбөр. Одоо зах зээлдээ явж байгаа юм тийм нөгөө тайлж марихад. Тийм, урсгай төлбөр. Урсгай төлбөрийн онцлог нь одоо энэ EPC буюу тэзүүн дээр зарлагдсан тендер, EPC тендер гэдэг нь өөрөө зураг компани нарийн зураг хийгээд, наривцсан зураг хийгээд өөрсдөө худалдаа авалтаа хийгээд тэгээ барилга ухсралтай хийдэг ийм том төслүүд хийдэг. EPC төслөө дандаа станц, төмөр зам, үйлдвэр одоо урд ашиглалтанд орж байгаа том төмөр замууд үйлдвэрүүд бүгд яг хоо концесс бол хүн өөрөө мөнгө гаргах хийж байгаа. EPC болохоор мөнгөний захиалж гарангуудаа том төсөл хийж өсөв. Нарийнцсан зураг гаргаад. Тэгэхээр энэ дээр яадаг бол хоёлоо одоо ингээд метро хийх жилээ гэж бодъё. Метро станц, цэглэх станц. За хоёлоо цэглэх станцыг ярьчих. Хоёлоо цэглэх станцыг яриа. Цэглэх станцыг тэзүү хийгээд урдсан байдлаар төсөв гарч ирээд энгийн зурагтай гэсэн үг байхгүй. Энгийн төсөвтэй хийгээд дараалангууд би ангуудаа нарийн зураг өөрөө гаргав. Яг дүү дэлхий дээр тийм олон том өөрийн турбин үйлдвэрлэгч байдгүй буюу та лаа худалдаж авч байгаа энгийн зах зээл өрсөлдүүлээд авчин турбин ч юм уу зөвтгүүр үйлдвэрлэхэд цөг үйлдвэрлэгчдэр байдаг. Тэгэхээр үйлдвэрлэлтэйгээ тохирч байгаа нарийн зураг хийдэг ийм том үйлдвэрлэлийн төслүүдийг наривчсан зураг худалдаа барилга өсөлтөнд цуг хийдэг ерөнхий төсөлт. Тэгэнгүүт та хоёулаа станц хийх болонгууд станцын зураг хийнгээ үндсэн 100 юм уу генератор хийцлээ тохирчвол үйлдвэртээ шууд захиалж эхэлдэг. Генератор. Генератор та үйлдвэрлэлдээ захиалахад үйлдвэр танаас захиалга авахын тулд урьдчилгааны доороос 50% нэгтгэх буюу бараа үйлдвэрлэл. Тэнгүүд та урьдчилгаагаа захиалагчаас авчаад мөнгөө захиж удаа үйлдвэрлэж байгаа генератор турбиныг захиалах. Гэвч чиний буюу дэлхий дээр том үйлдвэрлэл явагддаг EPC тендерүүд буюу FIDIC-ийн дэлхийн зөвлөх инженеруудын холбооны 130 жилийн түүхэнд хамгийн одоо хүндрэлтэй том үйлдвэрлэлүүд энэ EPC байлаа. Монгол улсад сүүлд одоо тест 5 тэгж явж байгаа, тест 4 тэгж явсан, урдлын төмөр замууд тэгж явсан бүгдээрээ оюутлогоо төслүүд хэсэгчлээд яг энэ FIDIC-ийн загвараар явж байгаа. Energy ER-ийн нөгөө тийч станц байж байгаа, үйлдвэр байж байгаа. Тэгээд 30% мөнгө яагаад хэрэгтэй байдаг вэ гэвэл авангуудаа хоёул ингээд ийм том цогц төсөл хийж шít хоёул тэнгууд хоёул турбинаа захиална. Генератор захиал агуу үйлдвэрлэх хугацаа нь 2 жил 3 жил гээд. Тэгээ эхлээд тэрэн дээр чинь нөгөө стандарт бүтээгдэхүүн учраас шууд үйлдвэрлэлээ захиалахгүй бол ганц хоёр юм захиалахгүй бол агуу уддаг. Бусад юмуудын тэр онд хийгээ явж идэг. Тийм учраас та одоо жишээлбэл урдаас ч юм уу нэг дяман ч юм захиалахад мөнгө өгөхгүйгээр захиалах өгөхгүй шít. Тэгэхээр үйлдвэрлэлийн захиалах. Тэгэхээр энэ дэлхийн нийтийн жишгээрээ EPC ийм тендер дээр 30% хүртэлийг өгдөг. Монголын жишгээрээ ер нь нэг 15-аас 25% өгж байгаа. Оюутлогоо дээр бол зарим төслүүдээр гүйцэтгэл ER дээр өгчдөг. Тэгвэл нөгөө чинь захиалга өгчдөг. Энэ мөнгийг аваад хөлөгдөх чинь нүд үгүй. Та хоёулаа гэрээ ичээд та надад банкнаас баталгаа өгдөг. Банк таны хөрөнгийг мөн барьцаалаад энэ хүн ийм мөнгө өгөөхөр би танд тэр баталгаа гаргаж өгөх мөнгө өгдөг. Та надаас мөнгө авчаад хөлөгтэй даалга болох юм бол банк таны мөнгийг чинь 100% надад өгчдөг. Тэгээ би банктаа юу ч ярихгүй. Банк тантай хөрөнгө ярьдаг. Тэгэхээр миний хувьд эрсдлээдгүй. Тийм учраас би таны банкны гаргаж өгсөн баталгаан дээр үндэслээд урьдчилгааг өгдөг. Энэ дэлхийн нийтийн жишг урьдчилгаа өгснөөр ажил айгүй хурдан явдаг.